That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Энэ оны 1-р сарын 7-ны өдөр Америк нэгдсэн улсын Миннесота мужийн нийслэл Миннеаполис хотод 37 настай гэр бүлтэй Америк нэгдсэн улсын иргэн эмэгтэйг Америк нэгдсэн улсын ICE хэмээх байгууллагын тусгай агентууд бол буудаж амь насыг нь хөнөөсөн ийм ноцтой бөгөөд харамсалтай ийм үйл явдал болсон. Энэ үйл явдлын дараагаар ерөнхийдөө Америк нэгдсэн улсын томоохон хотуудад бол эсэргүүцлийн жагсаалууд дэгдэж мөн одоо уг эмэгтэйг буудаж хөнөөсөн тэрхүү тусгай албан хаагчийг бол одоо мөрдийн шалгаж шалгах ажиллагаа бол хуулийн ёсны дагуу явуулахыг бол шаардаж эхэлсэн. Гэвч одоо өнөөхөө буудсан этгээднүүд мэдээч хэрэг холбооны агент байсан учраас энэ хэрэг дээр бол одоо гим зэмгүй ял шийтгэлгүй өнгөрч магадгүй ийм нөхцөл байдал бол ерөнхийдөө үүсэж байгаа бололтой. Тэгвэл энэ хэргийн дараагаар дахин нэг ноцтой үйл явдал болсон. Миннеаполис хотод ICE агентуудыг эсэргүүцлийн үеэр агентууд бол баривчилгаа хийж эхэлсэн. Гэтэл тэр үеэр Алекс Прети хэмээх энэ залуу яг тэр газарт бол байж тарсан бөгөөд ICE агентууд хэвийн хамгаалалтынхантай бол хамтран хүмүүсийг баривчилж байх үеэр манай энэ залуу гар утсаараа бичлэг хийж мөн баривчлагдаж буй хүнийг бол өмгөөлөх гэж хөндлөнгөөс бол оролцож эхэлсэн. Үүнийх нь хариуд албаны ажилтнууд Алекс Прети хэмээх энэ залууг бол хэд хэдэн удаа нүүрлэн нулимс асгаруулагч цацаад үүний араас нь бол гар бугаа гаргаж газар дээр нь буудаж амь насыг нь бол хөнөөсөн юм ноцтой үйл явдал болсон. Засгийн газрын албан ёсны төлөөллүүдийн зүгээс энэхүү эрэгтэйг бол гар буутай байсан хэмээн мэдэгдсэн боловч яг бодит байдал дээр бүр ноцох баримт бүхий бичлэг дээр энэ эрэгтэй октоосоо гар буутай байгаагүй. Гар утсаа гартаа барьсан байсныг нь магадгүй тухайн үедээ буу гэж андуурч хараад түүнийг буудсан байж магадгүй гэж хүмүүс бол таамаглаж байгаа юм аа. Гэхдээ энэ удаа Алекс Петриг ICE агентууд бус харин CBP буюу хэвийн хамгаалалтын ажилтнууд бол буудан хөнөөсөн юм. Гэхдээ энэ бол нэг их чухал ялгаатай биш. Хамгийн гол нь эдгээр Америк нэгдсэн улсын хууль хүчний тусгай үүргийн ажилтнууд өөрсдийнхөө ард иргэдийг ингэж буудан хөнөөгд байгаа нь Америк нэгдсэн улс даяар маш их эсэргүүцэл бол дагуулж байгаа юм аа. Өмнөх алагдсан эмэгтэй нь 37 настай гэр бүлтэй Америк нэгдсэн улсын иргэн байсан бол сүүлд алагдсан энэ Алекс Петич муу ялгаагүй 37 настай Америк нэгдсэн улсын иргэн мөн эмнэлэгт сувилагчаар ажилладаг нэгэн байжээ. Тэгэхээр Америк нэгдсэн улсад яагаад холбооны агентууд сүүлийн үед ингэж ихээр хүчирхийлэл үлдэж ард иргэдээ үртэл хайр найргүй хөнөөх болов гэдэг асуултууд гарч ирж байна. Юуны өмнө ICE гэд байгаа энэхүү байгууллага нь бол Америк нэгдсэн улсын Department of Homeland Security буюу дотоод аюулгүй байдлын яам гэх ийм яамд бол харьяалагддаг. Тэнд ICE, CBP, FEMA гэх мэт олон агентууд бол багтдаг. Харин энэ ICE гэдэг нь бол US Immigration and Customs Enforcement буюу Америк нэгдсэн улсын цагаачлалын гайлын хэрэгжилтийн алба гэж орчуулагддаг ийм байгууллага юм. Уг байгууллага нь Америк нэгдсэн улсын цагаачлал болон гайлын хуулийг хэрэгжүүлэх гол холбооны агентлаг. Тэгэхээр Америк нэгдсэн улсад засаг солигдох, ерөнхийлөгч солигдох, шинэ ерөнхийлөгч нь цагаачлалын хатуу бодлого баримтлах бүрт ICE-ийн үйл ажиллагаа ингэж идэвхжиж эхэлдэг. Дональд Трампын хувьд цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталж байгаа тул өнөөдөр ICE агентууд маш их хүчтэй болж ажиллаа хүчирхийллийн арга замаар хийж байна гэж ерөнхийдөө харагдаж байна. Америк нэгдсэн улсын хувьд 2017-оос 2020 оны үед ICE агентууд бол яг өнөөдрийн шигээ ингэж маш идэвхтэй хэрцгийгээр үйл ажиллагаа явуулж ингэж баримтчилгаануудыг бол хаа сайгүй хийж байсан гэх баримтууд байдаг. Тухайн үед бодоод үзвэл мэдээч хэрэг тэр үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр мөн л Дональд Трамп ажиллаж байсныг бол бүгдээрээ мэднэ. Улмаар Байден ерөнхийлөгч болсны дараагаар ICE илүү гэмт хэрэг үлдсэн цагаач хүмүүсийг баривчилж энгийн хүмүүсийг нэг их оролддоггүй, тоодоггүй байдал руу шилжсэн буюу массын баривчилгаагаа бол огцом багасгасан байдаг. Тэгвэл яагаад ICE ингэж эрчимтэй баривчилгаа хийгээд байна гэдгийг бол ярих хэрэгтэй. Юуны өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хувийн үзмжээр ийм шийдвэр гаргаад байгаа зүйл бол огтоосоо байхгүй. Бүх зүйл бол мэдээч хэрэг статистикийн мэдээллийн дагуу явагдаж байгаа.
За тухайлбал 2022 онд Мексик улсаас Америкийн нэгдсэн улсын хэвийг давах гэж байгаад баригдан саатуулагдсан нийт 2.4 сая хүн бүртгэгдсэн бол за 2023 онд энэ тоо түүхэн дээд хэмжээндээ хүрч 2.5 сая хууль бус цагаачид за Мексик Америкийн хэвтэр бол баригдаж саатуулагдсан байдаг. За улмаар 2024 онд энэ тоо 2.1 сая, 2025 онд харин 2.3 сая гэх мэдээллүүд бол байна. За ингээд харуул нэг жид дор хаяж Мексикийн хэвээр за 2 сая хүн хэв нэвтрэх гэж чадалгүй баригддаг нь бол харагдаж байгаа юм а. За гэтэл үүний цаана бас амжилттайгаар нууцаар хэв нэвтэрч чадсан хүмүүс бол хэд байгааг таашгүй. За дор хаяж хэдэн 100 мянгаас одоо 1 сая хүн бол байгаа гэж жил бүр гардаг гэж бол үздэг. За Америкийн нэгдсэн улсад хууль бус цагаачид ингэж ихээр нэмэгдэж байгаа учраас за нэгэнт ороод ирчихсэн хууль бус цагаачдыг бол албатан гаргах ажиллагааг Трампын засаг захиргаа идэвхжүүлсэн бөгөөд за үүний үр дүнд IC агентууд хууль бус цагаачдыг бол баримтлах ажиллагаагаа бол эхлүүлээд байгаа нэ. За мөн мэдээч хэрэг Трамп өөрөө хууль бус цагаачдын эсрэг бол ноцтой зүйлсийг бол анх ярьсаар бол ерөнхийлөгчөөр гарч ирсэн. За ард түмэнч түүнийг бол дэмжиж бол сонгосон. За иймээс Трамп нэг талаараа ард түмэндээ амлсан амлалтаа хэрэгжүүлж байна гэж харагдаж байгаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь энэхүү дотоод баримтчилгааны үеэр за холбооны агентууд өөрсдийнхөө иргэдийг буудан устгаж байгаа нь хамгийн том алдаа болж харагдаж байгаа. За тэгвэл одоо яагаад Америкийн нэгдсэн улсад их хэлмэгдүүлэлт болж байна вэ? За яагаад энэ бичлэгээ ингэж их хэлмэгдүүлэлт гэж нэрлэсэн талаар бол ярья. ICE болон бусад холбогдох байгууллагын агентууд за Америкийн нэгдсэн улсын иргэдээ буудаж хөнөөхөөс гадна маш олноор нь баримтчилж байгаа нь бол тогтоогдсон. За бичиг баримтгүй хүнтэй хамт явж буй Америкийн нэгдсэн улсын иргэн байсан ч за тухайн үнийг бол шууд баримтчилж байгаа гэх мэдээлэл бол бий. За яагаад тэд ингэж ихээр улаарч байна вэ гэвэл за ICE-д өдөрт бол одоо 3,000 хүнийг нэг өдрийн дотор баримтлах үүргийг за дээрээс яамнаас нь өгсөн гэх ийм мэдээлэл бол цацагдаад байгаа юм а. За иймээс ICE агентууд одоо ажилтайгаа үлдэхийн тулд за дээрээс өгсөн тоогоо гүйцээх зорилгоор сэжигтэй байж болох үс хүн бүхнийг бол баримтчилж байгаа. За тэдгээр хүмүүс бичиг баримттай эсвэл бичиг баримтгүй нь хамаагүй бөгөөд за ямар ч байсан баримтчлаад бол тоогоо гүйцээх нь чухал. За харин бичиг баримттай хүмүүс нь цаанаа очиод бол учраа олно бизгээд ерөнхийдөө хайж байгаа бололтой. За энэ нь яг л одоо манай улсад 1930-аад онд болсон их хэлмэгдүүлэлтийг бол санагдуулж байгаа. За манай улсад ч гэсэн одоо тоо зааж өгдөг байсан гэх бөгөөд за тэр тоогоо гүйцээхийн тулд мөрөөрөө малаа мадлаад явж байсан хөгшин өвгний хүртэл одоо эсэргүү урвагч гэх мэтээр шавтаглан баривчилдаг байсан байгаа юм. За Америкийн нэгдсэн улсад яг л ийм зүйл үйл явдал бол болоод байгаа бололтой. За гэхдээ 1930-аад оны манахаас ялгаатай нь мэдээч хэрэг баригдлаа гэд ядаж цаазлуулахгүй юм. Гэхдээ ICE агентуудын хамгийн онцгой нь тэд бас бага насны хүүхдүүдийг хүртэл баривчилж байгаа явдал. За тухайлбал 1-р сарын 22-ны өдөр ICE ажилтнууд за Миннесота мужид бол 5 настай хүүг одоо энд харагдаж байгаа 5 настай хүүг сургуулиасаа гэртээ одоо тараад ирж байх үед нь аавтай нь хамт бол саатуулж за Техас муж дахь одоо саатуулах төвд бол шилжүүлсэн байх жишээтэй. За хамгийн гол нь аав хүү хоёр сургуулиасаа тарж ирээд өөрсдийн хашаан дотроо буюу өөрсдийн хувийн эзэмшлийн бүстэй бол ороод ирчихсэн байхад нь за ICE агентууд хувийн өмчтөнд бол хавтан дайрч орж ирж баривчилсан нь ихээхэн маргаан дэгдэж байгаа юм а. За одоогийн байдлаар ICE-ийн 6-аас доош насны нийт 10 гаруй хүүхдийг бол одоо энэ он гарснаас хойш баривчлаад байна гэх ийм мэдээлэл бол бий. За одоо та бүхэн хэрвээ бас анзаарсан бол энэ бүх аллах болон баривчилгаанууд дандаа Миннесота мужийн одоо Миннеаполис хотод болоод байгааг бол харж байгаа. За үүнийг бол би эхлээд зориуд улс төрийн шалтгаантайгаар яг энэ мужийг бол онлоод байна гэж бодож байсан ч үгүй юм билээ. За өөр шалтгаантай байсан. За юуны өмнө Миннесота муж нь бол одоо Сомали, Латин Америк, Зүүн Африкийн дөрвөгчдийн маш их одоо хэмжээгээр суурьшуулсан бөгөөд за эвдэв орогнол хүсэлтийн хариугаа хүлээж буй төр статустай иргэд бол маш олноор амьдардаг ийм муж юм байна. За иймээс тус муж нь баривчилгаа явагдах одоо суур хүн ам ихтэй муж болж тарж байгаа юм. За үүнээс гадна Миннесота мужийн хуулиар мужийн цагдаа нарыг цагаачлалын асуудалд бол оролцохгүй. За цагаачлалын үүргээс бол бүрэн чөлөөлсөн ийм хуультай муж юм байлээ. За иймээс цагдаа нар ч цагаачтаа бол хариуцахгүй учраас холбооны засгийн газраас өөрсдөө тус мужид бол бие дан ажиллагаа явуулахаас өөр сонголтгүй болдгийм байна. За энэ нь бол одоо олон нийтийн нүдэнд ICE-ийн тус мужийг бол онцгойлон дайраад байгаа юм шиг
харагдаж ийм ойлголтыг бол өгдөг. За тэгэхээр эцсийн эцэст Америкийн нэгдсэн улсад үүсээд буй одоо эдгээр ICE-ийн болон одоо холбооны хамгаалтын байгууллагын зарим алдаанууд хувь агентуудын хариуцлагагүй байдалтай холбоотой боловч за ерөнхий бодлого бол мэдээч хэрэг Трамптай бол шууд холбоотой. За Трампын хувьд одоо хэв аюулгүй байвал улс үндэстэн аюулгүй байх болно гэдэг ийм одоо үзэл баримтлалтай хүн. За харин хэв сул байвал гэмт хэрэг болон фентанил хар тамхи за хүний наймаа бол огцом нэмэгдэн гэж үздэг. За иймээс Трампын энэхүү бодлого нь түүний суурь дэмжигчдэд бол маш хүчтэй нөлөөлдөг. За түүний сонгуулийн кампанит ажлын хамгийн том сэдвч бол болдог. За хууль бус цагаачид бүх талаараа Америкийн нэгдсэн улсыг бол сөөрүүлж байна гэж бол тэрээр үздэг. За эдийн засгийн салбарт ялгаагүй одоо хууль бус цагаачд бол Америкийн ард иргэдийн цалингийн одоо түвшинг бол бууруулдаг. Яг л одоо хямд хөлсөөр ажилладаг болохоор за мөн одоо нийгмийн үйлчилгээний зардлыг өсгөдөг. За иймээс одоо Америкийн нэгдсэн улсын дотоодод амьдардаг орлого багатай Америкийн нэгдсэн улсын иргэдэд хууль бус цагаачид бол одоо орж ирснээр маш их гай болдог. За тэдний амьдрал маш их дарамтыг үүсгдэг гэж бол Трамп үздэг. За энэ ч утгаараа Трамп бүр Мексикийн хэв дээр хүртэл одоо хан босгож барьж байсныг бид бүхэн бүгдээрээ мэднэ. За та бүхэн одоо энэхүү одоо графикийг харвал 2021 онд буюу Жо Байден гарснаас хойш Америкийн нэгдсэн улсын хэвээр нэвтэрсэн цагаачдын тоо шууд 1.7 саяд хүрсэн. За цаашлаад бүр оргил үедээ бол 2.5 саяд хүрснийг бол та бүхэн харж байна. За нэг талаараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд одоо хатуу аргаар ч хамаагүй цагаачдын асуудлыг шийдэх нь за энэ цаг үеийн шаардлага болоод байгааг бол одоо энэхүү график маш тодорхой харуулж байна. За гэвч одоо хамгийн гол нь энэхүү ажиллагааг гардан гүйцэтгэж хэрэгжүүлж буй хүмүүс нь ийм ноцтой алдаанууд гаргаж буй нь бол хамгийн харамсалтай байна. За ингээд одоо өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн хүргэсэн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. За та бүхэндээ таалагдсан байх. За авахгүйхийн ухаанаар хандна гэж бол найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түрдээ баярлалаа.